सबको भुला के नाच ले आजा नाच ले मेरी यार तू नच ले झनक झनक झनकार हो नच ले मेरे यार तू नच ले अब तो लुटा है बाजार Самтар та зүгт
чадвар авьяас бэлгийг таниулан дэмжиж та бүхэндээ Монгол түмнийхэн авьяасыг өргөн барьдаг Монголын нэг өдөр амралтын хөтөлбөр ийхүү эхлэж байна. Тийм ээ. Монголын нэг өдөр нэвтрүүлгийн энэ удаагийн бахархал болов боловсрол соёл шинжилгээ ухаан спортын яамны харьяа олон улсын хөтөлбөрийн сургалттай шинэ эхлэл лаборатори сургуулийн багш хамт олон билээ. Тийм ээ, тийшгүй яах вэ? Монгол улсад боловсрол соёл шинжилгээ ухаан спортын яамны харьяа олон улсын сургалтын хөтөлбөртэй 3 сургууль үйл ажиллагаа явуулдаг. За үүнд бол шинэ нэрэн, шинэ эхлэл, Монгол тэмүүлэл гэсэн лаборатори сургуулиуд байдаг юм аа. Энэ зинглээ юу хувийн сургууль уу? Гүүштэй улсын сургууль. Улсын юм уу? Тийм, улсын сургууль. Тэгэхээр чи улсын гэхлээр мэдээж боловсрол соёл шинжилгээ ухаан спортын яам гэдэг бол би сайн нэг лаборатори гэхээр нэг лабораторид чинь зөвхөн юм шинжилдэг болохоос биш сургууль байдаг гэдэг ойлголт байхгүй учраас асуугаад байна л да. Үгүй, энэ бол нэгдүгээрт улсын сургууль. Тэгээд энэ юухаараа онцлогтой байна гэхэлэр нэг олон улсын сургалттай гэхэлэр хүмүүс бас хувийн сургуулийн болов гэж ойлгоод байдаг байхгүй. Гэтэл энэ 3 сургууль бол гуруула улсын сургууль байж байгаа. За мэдээж энэ сургуультай үзэгчд маань танилцахыг дэсэн ядан хүлээж байгаа хаа. Тэгсгүй яах вэ? Ингээд боловсрол соёл шинжилгээ ухаан спортын яамны харьяа олон улсын хөтөлбөрийн сургалттай шинэ эхлэл лаборатори сургуулийн захирал Эрдэнэ. Олон улсын хөтөлбөр хариуцсан сургалтын менежер Алтан цул нарыг урьж байна. За сайн байцгаана уу? Сайн байна уу? За сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн Сайхан Монголын нэг өдөр нэвтрүүлгийн урилгыг хүлээн хөрөлцөн ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Би нэг лаборатори сургууль гэхээр яг сайн мэддэггүй. Тэгээ одоо болохоор та хоёр дэлгэрэнгүй илүү их манай үзэгч олон түмэн танилцуулах байх гэж бодож байна. Өвлийн сайхан өдрийн мэндийг хүргэе. За ингээд өнөөдөр телевиз үзэж сууж байгаа нийт ард түмэндээ энэ сайхан өвлийн болон шинэ нэгтэл олон улсын хөтөлбөртэй лаборатори сургуулийн 5 жилийн баярын мэндийг хүргье. Юуны дөрөнд. За. Өдгөөс 5-6 жилийн өмнө яг Монгол улсын боловсролын салбарт нэлээд том шинжилгээний ажил хийгдэж эхэлсэн. За үүний мөрөөр бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын тогтолцоо тийм ээ боловсролын эм системийг Монголдо оруулж ирж энэ ташрамдаа үндэсний хөтөлбөрөөр дамжиж гарч ирж байгаа Монгол хүүхдүүдэд дэлхийд хүлээн зөвшөөрүүлэхийн ажил нэлээд хичтэй явагдсан. Тэгээ энэний хүрээнд бол Монгол Улсын засгийн газар, Кембриж их сургуулийн дэргэдэх олон улсын үнэлгээний төв гэдэг энэ хоёр байгууллага хамтран ажиллах санамж бичгийг 2010 онд үзэглээд энэний хүрээнд боловсрол соёл шинжилгээ ухаан спортын яамны харьяа 3 сургууль анх байгуулагдчих гэж явсан байна. Тэгээ өнөөдөр бид нар эргээ харж байхад бид бүхний 5 жил гэдэг хугацааг бол маш хурдан хугацаанд өнгөрөөдсөн байна. За олон улсын хөтөлбөрөөр үндэснийхээ хөтөлбөрийг мөн цогтно. Үндэснийхээ өв уламжлалыг цогтно. Дэлхийд дахин галактикч байгаа нийгэмд энэ олон улс орны хүүхдүүдтэй мөр зэрэгцэж тэднээс хойно үлдэхгүйгээр боловсрол эзэмшиж авах гэрийнхаа хажууд ээд авийнхаа халамжинд тийм ээ яг энэ Монголдо эх орондоо дэлхийн хэмжээний боловсрол эзэмших энэ боломжийг л олгосон байгаа юм. Тэгээ энэ боломж ололтоод одоо 5 жил болж байна. Шинэ эхлэл сургууль маань үүсгэн байгуулагдсан. Тэртээ 2011 оны 11 сарын 28-ны өдөр яг анхныхаа хүүхдүүдийг хүлээж авч суралт хүмүүжлийнхээ үйл ажиллагааг эхэлж байсан юм аа. Та бас түрүү хэллээ шүү дээ. Монгол хүүхдүүд маань яг Монголдо тэг эцэг эхийнхээ хажууд гэхдээ олон улсын боловсролыг гадагшаа гадаад улс руу зорж явахгүйгээр эндээ эзэмших юм боломж гарч ирсэн үнэхээр цаашаалтай юм а гэж байна. Энэ талаараа та бас ярьж их онцлогтой санагдаад байна л та. Яагаад заавалчгүй одоо манайхан дэгдэж нэ хүүхдээ боловсралтай болгоно гэхээр ээгэм нь ахиухан шиг мөнгө хаяад гадаад руу одоо хараа хяналтгүй тэгэл хамаагүй газар руу яваад тэнд нь очиод нөгөөх нь хилтэй ч юм уу устаа ч юм уу мэдхгүй. Ингээд өндөр төлбөртэй. За тэгээд дээрээс нь одоо эзэнгүү арал дээр гэлганы араас гэл юм дээр очиод одоо учиргүй боловсрол эзэмшээл тий. Ингээд ихэд өнөөдөр эх орондоо өөрийнхөө их хэлээрээ энэ боловсролыг ээжийнхээ хажууд аавынхаа хажууд эзэмшээл дэлхийн түвшинд эзэмшээл. Тий айж имэх юм байхгүй. Ингээд одоо бодохоор үнэхээр гайхалтай. Орныхоо хөрөнгө оруулалтаар эзэмшин гэдэг бол Монгол хүмүүсийн хүүхдүүдийн хувьд бол ялцчгүй маш том тийм бахархал байхгүй. Монголын нэг өдөр нэвтрүүлэг бахархаж байна та бүгд. Тэгээ зэрэг за баярлалаа. Тэгээд энэ бол Монгол улсын төр засаг ард түмэнд энэ улс их орны ирээдүй болсон хүүхдүүдийн хөгжилд нь тийм ээ төлөвшөлд нь ирээдүйд эзэмшиж байгаа мэрэгжилд нь чиглүүлээд маш том боломжийг бол яг энэ эх орондоо олгосон. За энэнийг бол би өнөөдөр энэ сайхан Монголын нэг өдөртөө энэ бахархал сайхан нэвтрүүлгийн тайзан дээрээс бол үнэхээр бахархалтайгаар нийт эцэг эхчүүдийнхаа
нийт хүүхдүүд сурагчдынхаа хамтран ажил зүтгэж явж байгаа нийт удирдлагын баг болон бүх багш нартай бол яг нэг бахархаж байгаараа бид нар бол бахархалтай ажлыг хийж чадаж байгаа шүү гэж бас хэлэх гэсэн юм аа тий. Шинэ эхлэл лаборатори сургууль нь олон улсын хөтөлбөртэй сургууль бөгөөд Кембрижийн их сургуулиас Кембрижийн олон улсын хөтөлбөрөөр одоо хичээллэх аль бие усны эрхээ авсан байгаа. Манай сургуулийн эрхэм зорилго нь дэлхийд танигдсан хүмүүнлэг Монгол иргэний төлөвшөл. Өнөөдөр энэ сургууль 5 жил гэдэг бол бага хугацаа юм шиг хүн сонсогдох мөртлөө энийг байгуулад бүтээн байгуулсанд хамт орж исэн энэ хүүхдүүдийн сургалтын явцад ямар их дэвшлүүд гарч ирв. Энэ талаараа та бүр дэлгэрэнгүй 3 сая ард түмэндээ тайлагнаад өгөөч. За баярлалаа. Манай сургуулийн сурагчид төрийн өмчит хос хэлний сургуульд суралцахдаа за бүх сурагчид бол үндэсний хөтөлбөрийг бол бүгд яг нэг улсын сургуулийн адилхан эзэмшин. За тэгээд 6-аас 8 дугаар ангийн сурагчид маань үндэсний хөтөлбөрийн зэрэгцээ дунд боловсрал 1 буюу чек point гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. За энэ хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд математик, англи хэл, байгалийн ухаан, мэдээллийн технологи гэсэн хичээлүүдийг англи хэлээр гүнзгийрүүлэн судална. За 9-аас 10 дугаар ангийн сурагчид дунд боловсрал 2 буюу IGCSE гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. За энэ хөтөлбөрийн хүрээнд бол хүүхдүүд англи хэлээр өөрийнхөө ирээдүйн мэрэгжилд чиг баримжаа болоод 15 хичээлээс хүүхд өөрийн хүссэн хичээлүүдийг сонгож за тэгээд тэр хичээлүүдийг англи хэлээр судалдаг байгаа. За 11, 12 дугаар ангийн сурагчид маань агсан түвшний боловсрал буюу ASA түвшний хөтөлбөрийг за тэгээд бас тэр 15 хичээлээс 3-аас 4 хичээлийг бүр ирээдүйн чиг мэрэгжилтэд үндэслээд хүүхдүүд гүнзгийрүүлэн судлаад за энүүгээрээ хүүхдүүд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн шалгалтыг өгдөг юм байна. За энэ шалгалтыг өгснөөрөө хүүхдүүд амжилттай өгснөөрөө олон улсын Кембрижийн сертификатыг авна. За энэ сертификат маань болохоор ихтэй сургуулиудад хүлээн зөвшөөрөгддөг. За тэр бодгоо одоо Монгол Улсын их сургуулиас эхлээд одоо манай оронд кредитийг тооцдог байна. Ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа хүүхдүүд маань би одоо мэрэгжил эзэмших гэдэг нь шүү дээ тийм ээ. Тэгэхээр нэг хичээлээр би ямар хичээлээр конкурс өгөх гэдэг нэг асуудлууд гарч ирээд ямар сургуульд орж сурах уу гэдэг нэг бүх асуудал болдог шүү дээ. Тэгэхээр зэрэг та бүхний дүүнэр мөнөр танаас бас тэгж эрсцгаасан байгаа. Тэгэхээр зэрэг ямар сонголт хийдэг вэ гэхээр зэрэг за би энэ за математик хичээлдээ жоохон гайгүй юм чинь. Эсвэл би түүх нийгмийн ухааны хичээл дээр гайгүй юм чинь. Энүүгээрээ яваад эсэлтийн ерөнхий шалгалт бидний хуучин ирэлтгээр конкурс өгөөдгий гэдэг. За конкурс өгөхлөөр зэрэг нэг дүн гараад ирнэ дээ. Нэгээ дүнгээ харж агаад их сургуулиудын нөө босго оног аль хичээлийн дүн давсан байна гэдгийг харж агаад нөгөө сургуулаа сонгодог. Тэгээ сургуулаа сонгосныхоо дараа болохоор орж агаад ерөнхий эрдэмийн хичээл үзэж явж агаад яг нарийн мэрэгчих юм одоо 1 дугаар курсээ төгсөөд юм 2 дугаар курсээс ингэж явах болохоор зэрэг нөгөө залуучуудын маань нөгөө хүүхдүүдийн маань эзэмших гээд байгаа мэрэгжлээ тэгээ хийж байгаа сонголт нь бүр 20 нас руу хурж ирж хийгдэж байгаа байхгүй одоо. Сонирхсан мөн ч юм уу хийж явж байгаа ирж байна гэсэн. Яг энэ манай энэ сургуулийн тухайд яг олон улсын хөтөлбөртэй гэж яригдж байгаа төрийн 3 сургуулийн тухайд 8 дугаар анги төгсөлтөө хүүхдүүд тэр мэрэгжил сонголт гэдэг юм хийж эхэлж байгаа. Эхлээд сонирхлоо тодорхойлж тэгнэ гэсэн үг тий. Тэгээд би одоо энэ зураг энэ технологийн чиглэлээр би ингээд дээд боловсрол эзэмшнэ гэсэн болвол тэгвэл тэр боловсролыг олгодог дэлхийн одоо өнцөг боломжоос Оросоос, Америкаас хаанаас тий ихтэй сургуулийг судалж агаад судлахлаа зэрэг нөгөө сургуулиудын цаанаас нь манай хүүхдүүдээс нэгдэг юм байдгийг. Ийм хичээлүүд дээр ийм оноо автсан байх юм бол давай гэсэн. Тэгэхээр зэрэг яг тэрэнд тулгуурлаж манай хүүхдүүд 8 дугаар анги төгсөж явахдаа 9 дугаар ангидаа хичээлээ сонгож эхэлж байна. Сонгосон хичээл болохоор яах вэ гэхээр зэрэг англи хэл дээр, монгол хэл дээр яг жинхэнэ тэр лугаа чиглүүлээд үзээ явдаг гэсэн үг. Энүүгээрээ бид нар хос хэлний хөтөлбөртэй гэж хос хэл дээр сургалт явдаг гэж яригдчихэж байгаа. За маш их баярлалаа. Та хоёртаа хоёрыг хүндэтгэлийн суудл өгч байна. За баярлалаа. Монголын нэг өдөр нэвтрүүлэг үргэлжилж байна. Билгүнэ. Чи энэ уран бүтээлийг харж байна тийм ээ? Би хамгийн сүүлд Францын Эрмит Францд байдаг. Юу Лувр юм уу? Лувр байдаг шүү дээ. 2 зураг алгуулсан гэсэн шүү. Гэтэ тэр хосгүй бүтээл байсан боловч ховорхон тохиолдох Монгол хүүхдүүд ийм зураг ингэж зурж ийн гэж боддоо. Манай студент шүү дээ. Энэ
асарыг хүч хөдөлмөр дээрээс нь сургууль хүмүүжүүлэгч багшийн гавья. Шинэ эхлэл лаборатори сургуулийн багш болон түүний сурагчдыг тайлбар орж байна. Хайртай хөдөлгөөнч бай. Сайн байцгаана уу? За сайн багш. Манай галерейд автаа морьцсон. За бидний урилгыг хүлээж авч түүнэртэй баярлалаа. Нөгөө дэлхийн алдартай зураач нарын зургийг энэ тэндээс нь хараад нөгөө хүмүүсийг уулзах хийсэн стандарыг уулзаж үзхийсэн гоё зургийг харах хийсэн гэж бодож ирсэн чи одоо Монгол хүүхдүүд ямар гоё зурдаг болцсон юм бэ? Энэ одоо орчин цагт Эрмитаж гэдэг одоо Луврын музей шиг энэ байгууламжийг Монголд хийх боломж нь бүрдсэн байж таа багшаа. За бид нэр олон улсын арт энд дизайн гэсэн хичээлийг 2011 оноос хойш 5 жилийн хугацаанд бид нар энэ хичээлийг нийтдээ 60 гаруй сурагчид олон улсын шалгалтыг өгүүлсэн байна. Тэгээ энэ бидний бол бас бусад сургуулиудаас онцлог юм бол мэдээж хэрэг судалгаан дээр тулгуурласан бүтээлүүдийг төрүүлдгээрээ бид нар бол онцлог. За нэг хүүхэд одоо нэг бүтээлийг сонгож аваад судалгаан дээр судалгаа хийгээд музейгээр яваад за тэгээд арт галерей за тэгээд дээр нь зуны сургалт тэгээд нийтдээ 3-аас 6 сарын хугацаанд энэ бүтээлийг судалсны үндсэн дээр бол эцсийн бүтээл гаргадаг бол энэ бүтээл бидний бүтээл онцлог. Энэ зургийг хараа. За наа чинь. Энэ яг намайг ер нь явандаа би ийм болох юм шүү. За энэ уран бүтээл яагаад чи заавалчгүй ийм уран бүтээл хийх болсон юм? Чи өөр юм зурж удаж цэцэг хөөрхөн гоё охин мохин ирвэхэ яагаад заавалчгүй намайг за минь яриараа за. Энэ бүтээлийн маань нэрийг үрчлээ гэж би нэрлсэн. Үрчлээ. Яагаад үрчлээ гэдэг сэдвийг сонгосон шалтгаан нь хүний үрчлээ зураасаар тухайн хүний сэтгэлийн илэрхийллийг маш тод илэрхийлж чадна гэж би бодсон. Тийм учраас би За энэ бүтээл нь ер нь хэдэн сарын хугацаанд төрсөн бэ? Би судалгаагаа 3 сарын хугацаанд хийсэн. Тэгээ бүтээлээ хамгийн эцсийн үр дүнд нь бүтээлээ гаргасан байна. Судалгаа гэхэлэр өөр одоо амьд хүмүүстээр те юу гэдэг өөрийнхөө ойр тойрны хүмүүс ч юм уу гудамжинд таарлцсан хүнээр ч юм уу ер нь бол судлаад л явсан гэсэн үг шүү дээ те нүдэндээ буулгаал тийм фото зураг авна тухайн хүмүүстэйгээ ярилцсан тэгсний үндсэн дээр скетч зургуудаа гаргаад тэгээд зураг зурдаг. Би шинэ их лаборатори сургуулийн 14 оны төгсөгч анхны төгсөгчдийн нэг байгаа. Энэ болохоор миний 10 дугаар ангидаа хийжсэн судалгаа байгаа. Монгол баатрын дүр төрхийг харуулахын тулд маш олон тийм арга техникээр жишээлбэл одоо усан будаг, харандаагаар мөн одоо шохон будаг, лак зэрэг төрөл бүрийн одоо материал ашигласнараа илүү онцлог. Тэгээд энэ шалгалтын манаас онцлог болж өгдөг. Шохон бодог гэхээр яад яах нь дөө? Энэ жилдээ одоо энэ болохоор ингээд юу хайчлбар хийсэн байгаа. Шохон бодог энэ болж байна. Энэ болж байна тий. За тэгээд одоо энэ болохоор яг миний нийт судалгааны үр дүнгээс эцсийн бүтээлээ гаргахын тулд одоо дүгнэлт маягаар хийсэн хуудас байна. Энд ч зүгээр нэг фото байж штэ тий. За энэ одоо яг ямар судалгаа вэ? Энэ хоёрын одоо. Жишээлбэл одоо энэ мэдээж чихний судалгаа хэрэгтэй байсан. Тэгэхээр чихийг одоо төрөл бүрээр нь бас авч үзээд яг эцсийн дүнд энэ чихийг ашиглая гэд жишээлбэл зураглалгаа оруулна. Энэ арга барилаасаа одоо холих техникийг ийшээ оруулна. Фонны хэмжээг болохоор бас өөрөө зураад тэгээд өөрөө энд оруулна гэсэн үг. Тэгээ яг эцсийн бүтээл маань тэнд харагдаж байгаа бүтээл гэсэн байгаа. Одоо энэ эцсийн бүтээл ямар бүтээл? Энэ одоо зураг болсон байна шүү дээ тий. Тэгээд энэ бүтээлээрээ би IGCS-ийн шалгалтыг A+ буюу A одтой дүнгээр өгсөн байгаа. Хамгийн онц сайн дүн гэсэн үг. Баяр үргээ. Тэгээд одоо чи ингээд сургуульдаа сурчлаа. За ингээд чи бүтээлээ гаргаж ийн гэд бодохоор чиний хувийн урын санд хичнээн тооны одоо уран бүтээл байж ах уу? Жишээ нь анхны төгсөгч гэдэг утгаараа сургуулаа төгсөхдөө ES level хүртэл шалгалтаа өгөөд дуусгасан байгаа. Тэгээд сургуулаа төгсчөөд шинжлэх ухааны технологийн сургуулийн архитектурын мэргэжлийг сонгож суралцсан. Тийм болохоор миний урын санд нэлээд олон зураг мөн одоо макет зэрэг илүү дэлгэрүүлж суралцж байгаа. Одоо тэгэхээр 2 дугаар курс, 3 дугаар курсээс Япон руу шилжин суралцах хэрэгтэй. Тийм хөтөлбөрт сурж байгаа. За баяр үргээ. За одоо дараагийн бүтээл. Энэ зүгээр нэг юм сонин ураад тавьсан юм шиг харагдаад би зураг гэж ойлгоогүй байхгүй. Гүйцэн зураг байсан. Нөгөө нэг гүйцэтгэл байдэн штэ нэг наацсан нэг шуум шиг битсэн зурагч юм байна тий. Би бас анхны төгсөгчдийн нэг бямж жаргал. Тэгээд энэ бүтээл нь болохоор арт энд дизайн хичээлийн эцсийн зураг байгаа. Шалгалтын эцсийн зураг 15 цаг зурдаг.
3 өдөр шүү дээ. Яа хатмаа би хизээч 15 цаг Нэг дор удаа сууж зураагүй 3 цагаар 3 өдөр. яг үнэ. Тэгээд энэ бүтээлийг хийхэд болохоор 4-7 хоногийн судалгаа хийдэг. Жирийн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд бол за зургийн хичээлнийг 5 6 дугаар ангиас ч юм орж эхэлдэг штэ. За тэгэл ер нь бол ингээл нэг алдаг оног натар мурц зураал те зурж чаддгийн зураа заримаасаа одоо гол ингэсгээд нэг төгсдөг. А тэгэхээр танаа сургуулийн хувьд гэвэл яг одоо үнэхээр одоо зурагт сонирхолтой, зурах чадвартай хүүхдүүдийг цааш нь хөгжүүлдэг гэж бол ойлгож болох уу? Заавал яг зурах чадвартай биш. Одоо би гэхэд тийм сайн зурдаг байсан. Ер нь бол зүгээр яг хоо нэг хандаад барьдаг байсан. Одоо хаа сурдаг вэ? Шинжлэх ухааны технологийн сургуулийн иргэний барилгын инженери ангид сурдаг. Ваа, мундаг мэрэгжил сонгосон байна. Ямар нэртэй, ямар бүтээл вэ? Энэ ямар сонин би л өмнө ерөөсө харж байгаагүй юм байна. Би өөрхөн бүтээлийнхаа нэрийг болохоор light painting гэж өгсөн. За энэ бол юу гэсэн утгатай юм бэ? Гэрлэр зурх гэсэн утгатай монголоор бол тийм. Судалгаагаа би 2 жилийн турш хийсэн. Манайх IGCS-ийн хөтөлбөрийг 2 жил судлаад тэгээд course work-оо бид нэр явуулдаг байгаа. Гэртээ зүгээр ханахуй зүгээр өөрийнхөө утасныхаа флашлайтыг асааж агаад зүгээр ямар ч хамаагүй дүрс зурсан. Тэгэхэд одоо миний тэр бүтсэн зүйл нь бол ерөөхдөө бол нэг иймэрхүү маягтай. Би тэгээд өөрийнхөө утасныхаа гэрлээ нэг иймэрхүү төрлөөр эхлээд иймэрхүү анхан шатандаа нэг иймэрхүү зурдаг байсан. Камераар авсан юм уу? Үгүй камераар авсан. Камерынхаа тохируулгыг Камер дээр нэг юм тохируулга байдаг шүү дээ. Тэгээд гэрлээд флашлайтаараа зурсан. Энэхийнхаа хэсэгт болохоор би энэ санаагаа улам одоо хөгжүүлээд маш олон талаар одоо зүгээр саяных бол зүгээр флашлайтаар зурдаг байсан бол одоо би энд өөр төрлөөр маш олон ингээ хэлбэр дүрсийг гаргаж арай өөр талаас нь судлахыг тийм bijүүлсэн. Тэгээд энийгээ одоо Photoshop буюу Photoshop Lightroom гэх мэт одоо програмууд дээр ажиллаад өнгийг өөрчлөөд хувиргаж ингэж зурнуудаа авч үтсэн байгаа. За харин энэ хэсэгт болохоор би энэ санаагаа бүр улам хөгжүүлээд манайх жил бүр наримтал олон улсын хүүхдийн төв дээр бид нар төсөл хичээл зохион байгуулдаг. Тэр төсөл хичээл дээрээ би манай одоо доод ангийн хүүхдүүд ингээ гэрлэр ингэж гэрлэн хувцамсаж бүжгэлсэн. Тэрийг би ашиглаад ингэж ямар хуу хэлбэр дүрс гарах вэ гэдгийг ингээ судалж үзсэн. За тэгээ хамгийн сүүлд нь бид нар ингээ дүгнэлт маягаар одоо course work-ийнхаа одоо эцсийн бүтээлийг хийдэг. За энэ санаагаа би яг яаж олж авсан бэ гэхээр энэ олон ингээд гэрлийг олон талаар зураад үзнийхээ үндсэн дээр би гэрэл одоо яг юутай адилхан байж болох вэ гэдэг талаар судалж үзсэн. Энэ одоо манай монголынхоор бол гэгэрэл enlightenment гэдэг үг буюу гэгэрэл гэсэн утгатай одоо зөөрлөж эцсийн бүтээлээ хийсэн. Курсын ажлыг бол ингээд би гадагшаага явуулдгаа гэдэг юм. Яг хаашаа явуулдгийг тий. Ер нь одоо энэ манай сургуулийн сурагчид маань ямар олон улсын амжилтуудыг бол гаргасан байдгийг бэ? За тэгээ бид нэр сая хүүхдүүд ярьлаа. Бид нэр олон улсын шалгалтыг бол нийтдээ 2-3 төрлийн шалгалтаар өгж байгаа. Бото зураг. Одоо бид нэр сая ярьсан бол бото зураг тийм. Тэгээд уран зургаар өгж байна. За тэгээ ингээд цаашлах юм бол бид нэр керамик ч гэдэг юм уу, баримлч гэдэг юм уу, ийм олон төрлөө. Тэр Кембриж олон улсын шалгалтын төв гэж байдаг. Энэ төв рүү бид нэр бол шалгалтынхаа тодорхой хугацаа зарцсан. Тэр хугацаанд бол бүтээлээ хийгээд явуулдаг. За энэ бол мэдээж цаашаа бол үнэлэгдээд цагаа тодорхой хугацааны дараа бол босож ирдэг үнэлгээтэй. Тэгээ нийтдээ яг 60 гаруй хүүхдүүд бид нэр түрүүн бас хэлсэн. 60 гаруй хүүхдийн шалгалтыг өгүүлсэн байна. Одоо тэрнээс 40 нь бол олон улсад A одтой буюу A үнэлгээтэй өгсөн баг. Ийм бол урлагийн одоо тэр боловсролыг эзэмшиж чадсан гэдгийг бол харуулсан үнэлгээ шүү дээ, тийм. 2013 оноос шалгалтыг өгүүлж эхэлсэн. Энэ хүүхдүүдийн хамгийн одоо оргил бүтээл нь бол одоо манай тэр шагаа байгаа. Энэ дөрвөн бэрхээр хийсэн. За тий. Одоо энэ шагаа бол мэдээж хэрэг Монгол хүүхдүүдийн ахуй амьдрал за тэндээс эхлээд хүүхдүүд гэрхэн одоо шагаагаар тоглож өгсөн. Тэгээд оюун ухаанаа яаж хөгжүүлсэн бэ гэдэг дээр энэ дээр бол хүүхд өөрөө судалгаа хийсэн. За манай төгсөгч хүүхд байгаа 2013 онд 14 онд төгссөн хүүхд байгаа. За энэ хүүхдүүд бол мэдээж хэрэг энэ Монгол гэрээ авах уу. За тэгээд дээр нь бол шагаан дээр уналт. За дээр нь 5 гушуу малаа шагаа өөрөө гаралтай гэж үзээд тэр өөрийнх нь дээлнийх нь ханцуу дээр 5 гушуу малынхаа аргыг бол Монгол зургаар зурж илэрхийлсэн байгаа байдлыг харуулсан байгаа. Нийтдээ 200 оноос энэ 196 оноо авсан ийм бүтээл байгаа. Тий. За манай мөн одоо сая энэ төгш ариун байгалийн бүтээл бол тэр Баатар гэсэн дүр төрх. Энэ хүүхд бол өөрийнх нь бүтээлийг өлгөхөн Баатар гэдэг хүнийг биш зөвхөн өөрийнх нь дотоод ертөнцөөр өөрөө Баатар гэдэг одоо зүйлийг гаргаж ирж бүтээж уран бүтээлийг гаргаж ирж байгаа нь бол одоо бидний онцлог. Тэгээс судалгааны ажлын хийдэг онцлог. Мөн энэ бол 200 оноос 193 он авсан ийм бүтээл байна. Энэ танаа сургуулийн хамт олон өнөөдөр манай Монголын нэг өдөр гэдэг нэвтрүүлгийг хэмжиж л да. Өнөөдөр бүтэн сая өдөр хүн болгон гэртээ банштай цагаа гэр бүлэрээ уугаад идээд н халуун ам бүлэрээ байж байгаа. Тэгэхээр өнөөдөр төмний хүүхэд яаж сурах ёстой юм бэ? Үлгэр жишээ сургууль гэж юу байх ёстой юм? Үр хүүхэдтэй эцэг эхчүүд, залуучууд, сүүлийн одоо үеийн залуу ээж аваад яаж анхаарал халамж тавих ёстой юм гэдгийг л эндээс
үлгэр жишээ одоо харгаасаа гэж бодож байна. Болдогшаа. Тэгэлгүй яах вэ? Энэ бол зөвхөн одоо эхлэл зөвхөн нэг хэсэг сурагчд нь байгаа байхгүй. Жишээ нь 50 уран бүтээл юу За тэгэхээр сурагчтай олон багш нартай маш их баярлалаа. Баярлалаа та бүхэнд. Баярлалаа та бүхэнд. Баярлалаа Болдогшаа. Монгол хүний авьяас бэлгийг таниулан дэмжиж Монгол тэмүүлэл Монгол бахархлыг бадраана гэж байна. Хүмүүстээ энэ бол Монголын нэг өдөр нэртэй. Яг үнэ. Сая бол бид нэр одоо эдгээр сурагчдын бас урлагийн одоо мэдрэмж, урлагийн талынхын мэдрэмжийг бид одоо мэдэж авлаа. Тэгэхээр агуу байлаа. Одоо дараагийнх нь бас нэг мэдэж авах зүйл бол ирээдүйн эрдэмтэд шинжлэх ухааны доктор профессоруудыг одоо энэ тусад бэлтгэж байгаа. Энэ бол математикчид. За электрон жадуудыг үрж байна. Тэр сайн байцгаана уу? Монголын бахархлуудаа. Шинэ эхлэл сургуулийн захирал Эрдэнэ таныг бас дахинад тайлбар урьж байна. Олон улсын математикийн олимпиадаас олон медаль шагналыг бол авсан хүүхдүүд байгаа. Ирээдүйн одоо шинжлэх ухаанчид математикчид эрдэмтэд байгаа шүү дээ. Семак болон Сасмаа олимпиад нь 2 үе шаттайгаар явагддаг. Эхний үе шат нь болохоор Монгол улстай зохиогдоо. Тэгээд эхний шатанда тэнцэн хүүхдүүд нь 2 дугаар шатанда Сингапур улсад очиж оролцдог байгаа. Энэ олимпиадад 2015 оноос оролцож эхэлсэн. Тэгээд анхны оролцсон жил бол 2015 онд 3 хүүхэд Сингапур явж нэг нь хүрл медаль авсан амжилттай ирсэн. Энэ жил буюу Сасмаа 2016, Семак 2016 олимпиадуудад манай сургуулийн 6 дугаар ангийн нийт 8 сурагчид оролцож 4 алт, 3 мөнгө, 1 хүрэл авсан амжилттай байгаа. Бүгдээрээ медальтай. Сингапур улс руу нийт 6 сурагч оюун нөхцөд 2 дугаар шатанд оролцохоор явсан байгаа. Вау. Сингапурт болсон Семак олимпиадад болохоор манай ангиас 2 мөнгө, 1 хүрэл медаль авсан байгаа. Олимпиадад болохоор 3 төрлөө байдаг. Math contest, Math warriors, mind sport гэсэн төрлүүд байдаг. Хүүхд хөгжүүлэх ажил маань өөрөө зөвхөн ганц нэгэн чиглэлээр биш те олон талтай байх хэрэгтэй. Хүн угаас олон талын тийм оролцоотойгоор хөгждөг. Шинэ ихтэй сургуулийн өрөөнд байж байгаа байхгүй юу? Юу гэхлээр зэрэг хүүхд бүрийг амжилтанд хүргэнэ гэж те. Тэгэхээр зэрэг одоо энэ сургууль сурж байгаа 300-аад хүүхд төгсөөд явсан 80-аад хүүхдэн бүгдээрээ өөр өөр гэсэн тодорхой амжилтуудыг гаргаж явж байгаа. Хичээл сургуулаа хийгээд энэ сургуультай хайртай дуртай байхын тулд ээж аав нар гэр бүлийн зүгээс хэрэг дэмждэг үү? Өмнө сургуулиудад хахад яг Монгол улсаа зохион байгуулагдаж байгаа олимпиадуудад их ордог байсан. Тэгээд ингээд гадаад руу ерөөсөө олимпиадад явж чаддаг байсан байхгүй юу? Тэгээд одоо болохоор ингээд олон улсын олимпиадуудад ороод тэгээ медаль аваад ирнэ аяга гоё. За баярлалаа. Гадаад явхаасаа илүү боловсролын төвшин өөдөө их өндөр болсон байна тийм үү? Тэгээд энэ дээр нэг юм тодтоход бас хэлчихье гэж бодож байна. Монгол улс сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд нөгөө нэг математикийн гүнзгийрүүлсэн сургалтанд хүүхдүүдэд хамруулнаа, тийм сургууль суулганаа. Эсвэл англи хэлний гүнзгийрүүлсэн сургалтаа сургуульд хүүхдэд суулганаа гэх тэрний төлөө одоос чамгүй мөнгө энэ төр зарцуулж байгаа эцэг эхчүүд хүмүүс Монголд олон байна шүү дээ тий. Тэгэхээр зэрэг олон улсын хөтөлбөртөө энэ манай сургуулийн тухайд бол ямар нэгэн математикийн төрлөөр эсвэл монгол хэлээр эсвэл одоо физик химээрч гэх юм уу тий тухайлсан төрлөөр гүнзгийрүүлсэн сургалт гэж юм явуулдаггүй. Энэ бол тухайн хүүхдийн түрүүний ярьжсэн тийм ээ. Хөтөлбөрөө сонгосон хөтөлбөрийнхөө дагуу сургалт хүмүүжлийн үйл ажиллагаанд оролцоод танхимын бос сургалтынхаа үйл ажиллагаагаар дэмжигдээ явчихлаар зэрэг энэ маань энэ олон улсын төвшин рүү гарч ирж байгаа энэ амжилтууд гарч ирээд байгаа юм. Тэрээс зөвхөн одоо нэг олимпиадад чиглүүлж хүүхдийг дагнж бэлдэж нэг талаар нь явуулдаг. Бүх талаар нь жигд хүүхдийн сонголтын дээр тулгуурлаа явчихдаг гэсэн. За амжилт хүсье. Амжилт хүсье. Та бүхэн тий. Одоо чинь юу гэдгийг юм бэ одоо? Юу? Намайг одоо зурмургүй би одоо зурх уу? Тэгээ бас яг эн чинь нөгөө нэг тодорхой яг сонирхол байхад цаашаа авиасын хөгжиж болдог гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө хөдөлмөр 99% авиас 1% гэдэг чи яг үнэн болоод байгаа байхгүй тий. За дараагийн маань. За дараагийнх нь болохоор бас их сонирхолтой зүйл байгаа. Мэдээж бол сурагч хүн бол багшаасаа одоо зөвлөгөө авч багшигаа одоо харж одоо суралцдаг тийм үү. Багштайгаа зэрэгцээ судалгаа хийсэн бас хүмүүс байх юм.
Тэгэхээр одоо би тайснаа. Золзоё багшийг үрж байна. За сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайн байна уу? Энэ багштайгаа нийлээд судалгаа хийсэн хүүхдүүд байна гэж. За чухам одоо яг ямар судалгаа хийсэн болоо? Ямар үр дүнд хүрсэн болоо? Багшаасаа л хүн асуудаг болохоос ш багштайгаа нийлээ судалдаг хүн бас ховор ахаа. Зүгээр надад бол нэг сонин анхны тохиолдол юм шиг аль эсвэл ингээд зэрэгцээд гүгээд байгаа юм шиг сонин сургуулийн хүүхдүүд шиг юм шиг тийм жоохон хүүхдүүд мөртлөө олон улсын хөтөлбөрт судалж байгаа хүүхэд багш нарын хувьд маань хөгжил, багшийн хөгжил, сурагчийн хөгжил гэдэг маань тус тустай асуудал биш л дээ. Тийм. Хүүхдээ хөгжүүлэхэд чиглэсэн юм одоо хийх явцдаа багш хөгжинэ. Тэр явцад бас хүүхд маань давхар багштайгаа цуг хөгжинэ гэсэн. Жил болгон төсөлт хичээл гэж хичээл зохион байгуулдаг. За өнгөрсөн жилээс эхлээд би англи хэлний багшийн хувьд ер нь мэрэгжлийнхаа хувьд одоо энэ сургуулийнхаа багш нар хүүхдүүдэд зориулсан тийм ээ одоо ямар зүйлийг тийм үү дэмжлэг болж хийж болох вэ гэж ингэж бодсон л эхнээс санаа бол. За ингэж бодогдоод бол тойл бичиг байж болох юм аа гэж. За яагаад тойл бичиг байх вэ гэхээр олон улсын хөтөлбөрийг 5-6 хичээлийн хүрээнд судалж байгаа хүүхдүүдийн хувьд бол мэрэгжлийн үг хэллэгийг одоо яг оновчтой хувилбарыг нь олж мэдэх гэдэг бол асар чухал бас их цаг хугацаа шаардсан энэ зүйл байна байхгүй тий. Ийм учраас бол эхний ээлжинд бол өнгөрсөн жилийн төсөл хичээлийн сэдэв маань электроник гэсэн сэдэв байсан. За тэгээд электроник судлалтай холбоотой за мэдээлэл зүй физикийн хичээлийн за бүх төвшний энэ одоо мэрэгжлийн үг хэллэгийг бол цуглуулахад нийтвал нэг 500 гаруй үг болсон байна. За энэ үг одоо хэлхийн энэ тойл бичиг юм хийх санаа гараад за ингээд энэ дээр бол хүүхдүүдэд хэлтэл хүүхдүүд маань тус бүр одоо хөтөлбөрөөс ингээд сонирхлоор ингээд 7-8 хүүхд бүрдээд ороод ирсэн. За ингээд энэ дээр бол одоо англи хэлний одоо багш маань бас цэн төгш маань за мөн одоо англиас англиг хянах үүднээс бол Барбара тусаан төгш маань за ингээд бид нар хамтраад бол одоо 10 хүний бүрэлдэхүүнтэй за ийм одоо шинэ эхлэл одоо guys to electronics гэсэн тийм ээ за электрон судалтай холбоотой үг хэлхийн англиас англи англиас монгол энэ тойл бичгийг хамтран хийсэн байна. За тэгээд энэ тойл бичиг маань мэрэгжлийн үг хэллэгийн. За тэгээд энэ тойл бичиг маань бол хичээл сургалтандаа хэрэглэгдээ сургуулийн номын сангаар тараагдаад ингээд ирэнгүүт хүүхдүүд маань одоо асар их үр дүнгийн мэдрээд багш сурагчгүй үр дүнгийн мэдрээд ирэхээр за энэ жилийн төсөл хичээл рүү дахиад цуврал болоод явах болсон. За ингээд цуврал болоод явхад бол энэ жилийн хувиргал төсөл хичээлийн хүрээнд бол бид нар математик хичээлийг сонгож авсан. За яг тэгэхээр математик англи хэлний хичээлийг бол бүх хүүхдүүд судалдаг. Бусад мэрэгжлийн хичээлүүдийг бол хүүхдүүд сонгож судалдаг үгээр ялгаатай. Тийм учраас одоо бүх массад хамарсан зүйл бид нар хийхийг зорьсон л доо. За тийм учраас бол одоо энэ жил бол математик хичээлийн одоо тойл бичгийг тийм ээ одоо хийсэн байна. За ингээд дашрамт хэлэхэд бол бас тийм ээ тойл бичиг хийн гэхээр хүмүүс бодож байгаа хэл да. Одоо энэ ихэнд бэлдээд ингээд хэвлэлийн ихэ бэлдээл ингээд өгчих байх нэг одоо хэвлийн компанид өгчих байх гэж бодож байгаа. Тэгвэл энэний дизайныг бол манай хүүхдүүд өөрсдөө гаргадаг. За хэвлийн ихэ өөрсдөө бэлддэг. Тийм ээ. Тий. За тэгэхээр зэрэг энэ одоо өнгөрсөн жилийн энэ сурагчгийг манай төгсөгч 12 дугаар ангийн за төр болд гэж байна. За одоо төр бол одоо төр болд маань арт дизайныг судалсан хүүхэд байгаа. За ингээд эм сэтгэлгээний өндөр чадвартай. За мөн энэ одоо компьютер технологийн өндөр чадвартай юм ундаг хүүхэд. Ингээд бол энэ дизайн гэдэг энэ хэвлэлийн одоо юун дээр програм дээр тэгээд энэ одоо тойл бичгийн эхийг бэлдээд за ингээд бол эцсийн бүтээл болж байгаа гэж гарсан байна. Тэгээ энэ сайхан бүтээлийн дээжиг бас та бүхэнд бас танай студийн хамт олонд бас бэлгэлье гэж би энэ. Баярлалаа. Одоо гүнзгий төвчний англи хэлний мэдлэгтэй хүмүүст бас зориулсан номыг сурагчид өөрсдөө гаргаж ийн гэдэг бол бас маш их бахархуу штэ зүйл байна. Баяр хүргэе. Дээрээс зинглээ чи одоо энэ ногоо ном байна штэ. Би тойл бичгийн төсөл чекпоинтын багийг ахалж одоо удирдах явсан. Тэгээд манай багийнхан болохоор ерөнхийдөө чекпоинт сурах бичгээс ингээд математикийн мэрэгжлийн үг хэллгүүдийг ингээд түгээд тэгээд тэрэн дээрээ одоо утгыг гаргасан өгүүлбэр зохиогоо тэгээд дуудлагын энэ тэндээс сорсоос аваад тэгээд ингээд боловсруулсан. Тэгээд ерөнхийдөө бол ингээд ажиллаж байхад миний хувьд бол одоо миний удирдах чадвар бусадтайгаа хамтран ажиллах чадвар бол сайжирсан. Бас дээрэс нь би өөрийнхөө өмнө мэддэггүй байсан үг хэллгүүдээ их одоо мэдж авсан. Гэтэ одоо хамгийн гол нь болохоор би одоо шинээр элсэн орж ирж байгаа дүүнартай болон өөрийнхөө үеийнхэндээ одоо ингээл оюуны өрөнгө оруулалт хийж байгаа их баяртай байгаа. Яасан мундаг юм бэ. Ярьж мэрж байгаа нүхс үнэхээр хэвдүүх ярих нь тэгээд
Энэ бол ерөөсөө нэг сургуулийн бас одоо манисив хийсэн бол нэг дипломын ажил шахуул юм болчиход байна л да. Багаараа ажилласан. Хамгийн гол ингээд энэ л сая сонгуулиар насанд хүрээгүй учраас дэвшээгүй байна л да энэ бол. Парламентд байх ёстой үн тэгээд энэ. Чап яах. Одоо энэ сургуулийн хүүхдүүд дээ шүү дээ. Бүх би хичээлээ ямар тэнэг үн төрсөн юм бэ хаашаа юм бэ гэхгүй. бүх хичээлээ англи хэл дээр үздэг. Yes of course. Энэс цаашаа байхгүй. Бусдын төлөө гэсэн нэг зүйлийг хийж байгаа өөрийнхөө гараар тийм ч учраас одоо аливаа зүйлийг өдөртөн зохион байгуулах тэгээ хүүхдийг чиглүүлэх би өөрөө ахлах ангийн сурвалж учраас бага ангийнхаа хүүхдүүдийг илүү тэгж контролдож тэгж чиглүүлэх ажлыг хийсэн байгаа. Төслийн хүрээнд болохоор IGCSE Core болон Extend түвшний математикийн хичээлийн багийг удирдах ажилласан байгаа. За 10 дугаар ангийн сурагчийн хувьд болохоор хавар IGCSE математикийн шалгалт өгнө. За энэ шалгалтанд одоо үе тэнгийнхнээгаа өөрийгөө болон үе тэнгийнхнээгаа бэлдэх тийм зорилгоор энэхүү төсөлд оролцсон байгаа. Одоо өнөөдрийн нэвтрүүлэгт бол багийн ахлагчлал нар маань орж ирчээд байгаа юм шүү. Тэгээд энэний ард бол бас 20 хэдэн хүн байгаа гэдгийг би хэлмээр байна. 24 хүүхэд 4 багшид мөн одоо талархснаа илэрхийлье. 4 багш одоо 2 хөдөлгчтэй маш баярлалаа. За ингээд төсөлтэй баярлалаа. Өнөөдөр бид бүхэндээ алтан сургаалаа хайрлаж, ачтай өр хүүхдийнхаа буян заяанд нь тулгуурлаж, өнөөдөр Монголын ирээдүг хамгийн сайхан байхын төлөө өдөр шөнөгүй нойр хоолгүй зүтгэдэг хүмүүс бол манай сургууль хүмүүжүүлэгч багш нар юм аа. Багш нар байдаг үлээ. За мэдээж шинэ эхлэл лаборатори сургуулийн одоо сургалтын хөтөлбөрттэй маш олон төрлийн хөтөлбөрүүд бас байна гэдгийг одоо эндээс үзэгчд бас ойлгосон тийм ээ. Хүүхэд хөгжүүлэх хөтөлбөр гэж. Хүүхэд одоо нэг ч хүүхдийг хоцроолгүйгээр хөгжүүлдэг гэдэг байгаа шүү дээ. За одоо тэгвэл би яг одоо тайзнаа. Хүүхэд хөгжүүлэх хөтөлбөрт оролцсон залуучуудыг урьж байна. Шажигнаад ороод ирлээ. Шажигнаад медалаа шажигнаад ороод ирлээ. Сайн байцгаана уу, сайн байцгаана уу, сайн байцгаана уу. Олон улсын хөтөлбөртэй сургуулиудын хооронд зохион байгуулагдсан тэмцээнд амжилт гаргаж медаль авсан сурагчдын нэгийг хийсгэх нь байгаамаа. Хүүхэд хөгжүүлэхгүй бол ямар болох вэ? Над шиг болно. Хөгжүүлвэл ийм болно л гэж байгаа юм байна шүү дээ, тийм ээ. Олон улсын хөтөлбөрт сургуулиудын сурагчдын дунд зохиогдсон шатрын тэмцээнд оролцсон. Дунд ангийн хүүхдүүд нь одоо тэгэхээр алт мөнгө гэсэн амжилт үзүүлж харин ахлах ангийн хүүхдүүд нь мөнгө хүрэл гэсэн амжилтуудыг тус тусаар хүртсэн. Шатрын үг гэдгийг баг англиар ярьдаг уу? Оо, за ярих уу те? Дөрвөлжингээ, гурвалжингээ, гурав гэдэг. Персиг юу гэдгийг? Хүүг юу гэдгийг тэгвэл шатрын үг юу гэдгийг? Мальчик шүү. Зүгээр саам хэлчихтэй. За. Мэдээж угаасаа шатар гэдэг бол бас оюуны спорт. Спортын тамирчид гэсэн үг шүү дээ манай хүүхдүүдтэй. Маш өндөр амжилтыг гадаадын улс оронд ямар амжилтыг үзүүлсэн байна манай хүүхдүүдээс. Олон улсын хөтөлбөртэй энэ олон сургуулиуд байгаа. 10 сургуулиудын хооронд зохион байгуулсан энэ бас олон улсын чанартай тэмцээн гэж ойлгож болно. За энэ тэмцээнд бол манайх багаараа одоо нийлбэр дүнгээр 2 дугаар байранд орсон 6 алт. За тэгээд 4 мөнгө 2 хүрэл гэсэн юм 12 медаль авсан юм амжилт үзүүлсэн байгаа. Энэ бол бас нэг талаасаа манай клубын сурагчид хичээлүүлдэг. За бас хамтарч ажилладаг бол тохиш маань бас давхар энэ клубыг хариуцж ажилладаг байгаа. За би бол биеийн тээврийн багшийн хувьд бас дэмжиж тусал зөвлөгөө өгч хамтарч ажилладаг юм багш байгаамаа. Ангийн хол эрдэнэ гэдэг хүүхэд Азийн алтан медалийн болцол хангасан одоо дэлхийн авраг шалгаруулах тэмцээнд алтын төлөө үзэхээр явсан. Шатрын тамирчтай маш их баярлалаа. Та бүхэн бас дэлхийд цорьод болсон өндөр амжилтыг гаргах болтгойг та бүхнээс хүсэж байна. Баярлалаа та бүхэндээ. Манайхаа энд шинэ эхлэл сургууль чинь за нэгдүгээрт бол хичээлээ англи хэл дээр явуулдаг. Хоёрдугаарт одоо зөвхөн одоо хүүхдүүдийг гүнзгийрүүлдэг биш ээ. Хүүхдүүдийн өөрснийх нь одоо чадвар дээр суурлаад мэрэгжлийн одоо сонгуулад тухайн хичээлүүдээр одоо сургалтаа явуулдаг гэсэн үг. За 3 дугаар зөвхөн шатар бол инүүхэнд. Зүгээр чи шээ. Цаа чин робот хийгээд байна. Сурагчид робот хийгээд байна. Яах вэ? Харин тийм робот хийгээд. Сонслоо. Зөв сонслоо та. Эмэгтэй робот өгөхгүй. Монголын нэг өдөр нэвтрүүлэг үргэлжлэж байна. Роботоор үргэлжлэнэ.
технологийн дэвшлиг байна штэ. Гадаадд л хийдэг байх гэж бодсон. Энэ Монгол хүмүүс чи юу яач байгаа юм дээ. Тэгээд энэ хараа техникийн сургуулийн оюутнууд биш шүү дээ тий. Тийш дээ. Зүгээр л 10 жилийн сурагчид. За одоо ингээд шинэ эхлэл лаборатори сургуулийн багш Эрдэнэ 2-ыг сурагчтай нөрж байна. За сайн бацгаана уу. За Монголын амьд роботууд яасан ч гоё юмтай тий. Манай сургууль бол байгуулагдсанаас эхлээд роботын боловсролыг сургуулийнхаа төвшөнд болон Монгол Улсын дунд сургуулийн төвшөнд хөгжүүлж ирсэн. Клубээрээ сургуулиуд нийт одоо 40 гаруй сурагчдыг олон улсын болон үндэсний тэмцээнд оролцоож амжилт гаргаж ирсэн. Тэгээд нийт сурагчдаа төлөөлөл болгоод сурагч нартаа хүрэлцэрлээ. За энэ робот нь болохоор Америкийн футбол робот гэсэн төрөлд өнгөрсөн жил Японы улсад тэмцээнд оролцоод ирсэн манай багийн робот. Одоо сурагчид өөрсдөө металл одоо зүсээд хайчлаад тэгээд гадна талын биеийг угсраад тэгээд мотор худалдаж авч мөн Arduino буюу програмчлалдаг флат дээр удирдах хэсгийг угсраад роботыг одоо сурагчид өөрсдөө бүтээж олон улсын тэмцээнд оролцоод ирсэн байна. Би нэг хөдлөе даа. Ой нара манай гэлгэр уутыг. Ой яана айцтоо. Хаш. Манай гэлгэр уутыг уурлаа. Гоё юм бэ тий. Яа за. Энэ дрифт хийж үзүүлж байна одоо. За баярлалаа. Математик, физик, одоо мэдээлэл зүй, технологи гэсэн хичээлүүдийн одоо онлайн мэдлэгийг практик дээр туршиж одоо сурагчдад уламжлан эзэмшүүлэх зорилгоор роботыг одоо хөгжүүлдэг нэг зорилго нь тэр байгаа. Тэгэхээр одоо энийг хийх дизайн болохоор технологи хичээлтэй холбогдно. Тэгээ мөн физикийн хичээл, математикийн хичээл, мэдээлэл зүй, програмчилж байгаа учраас мэдээлэл зүйн хичээл гэх мэтлэн хичээлүүдийн онлайн мэдлэгийг лавшруулах зорилготой. Тэгээ энэ юу нь яг ямар учиртай том бэ нөгөө Солонгост болсон тэмцээний том юм шиг байна те. Best International Challenge Award гэдэг. Тэр нь болохоор одоо яг энэ тэмцээнийх нь өмнөх жилд нь ерөөсөө манай багийнхан оноо авч чадаагүй. За. Тэгээ дараагийн жилд нь орохдоо 120 багаас 50-д нь орсон. Тийм учраас одоо ийм их ахиц дэвшил гарсан байна гэд бид нарт энэ цомыг өгсөн. Шарнд гоцоцсон байна гэж хэлсэн юм шүү дээ. Тэгээд ийм шар үттэй юм байна шүү дээ. Энэ 2014 онд, энэ болохоор 2015 онд. Шарнд гоцоогоод явсан чинь. Энэ цом нь болохоор 200 багаас 30-д орсон. Амжилттай. Энэ том амжилт шүү. Огцон өгсөн байх тийм үү? Тий, ерөнхийдөө бол одоо тэгэл дахиад бүр л одоо урагшаа алхаад. Одоо дахиад явуул нөгөө нэгт тэгэл ерөөсөө хүсэж байгаа бах тий. Одоо дахиад явуул гусна шүү дээ. Бас дахиад шарыг үзлэн тэрч найруулсан. Том шарыг чи түрүү юу гэлээ үзэн шүү. Гадаадын тамирчидаа үзэлцэнэ гэсэн. За маш их баярлаа. Баярлалаа. За баярлалаа. Diamonds in the sky, you shoot to sunrise, see vision of ecstasy. When you hold me, I'm alive. We're like diamonds in the sky. I knew that we'd become one right away, all right away. At first I down the energy of summer haze. Saw the love inside your eyes. Tonight, you and I, we're beautiful.
хүүхдүүдэд ойл наадам болоод өнгөрөө яасан бэ? Өнөөдөр манай институт бол үнэхээр одоо 600 бол үнэхээр халуун дулаан уур амьсгалаар үнэхээр дүүрэн өдөр болж өнгөрж байна. Учир нь бол өнөөдөр ганцхан сургуулийн бүтээгдэхүүн гэхэд маш олон чадварлаг, авьяаслаг, үгээр хэлшгүй үнсгэлжингүүд одоо мэдгүй ер нь авьяас билгийн уурхаа ирлээ. За одоо би тайснаа. Шинэ эхлэл лаборатори сургуулийн багш Цолмонг сурагчтай нь урьж байна. За сайн байна уу? За ингээд нийт хэлээд үзэгчтэй өнөөдрийн мэндийг хүргэе. Би шинэ эхлэл олон улсын лаборатори сургуулийн 12-ийн А ангийн сурагч Баатар Алд Огтойгоо цэцэг байна. Саяны одоо энэ үзүүлбэр дээр гарсан хувцснуудыг хэр удаан хугацаанд оёсон бэ? За ямар материалууд орсон бэ? Өөр одоо ямар хүмүүс чамд тусалсан бэ? Анхлан 7 дугаар анги ч юм уу дунд ангидаа хийж хахад мэдээж өөрөө бол хийж чадахгүй. Том хүний тусалцаа мэдээж багшийн тусалцаа маш их хэрэгтэй болдог. Тэгээд мэдээж ар гэрээний тусалцаа ээж аваа манаас тусалдаг гэсэн. Одоо бол бид нар бие дааж хийж эхэлсэн байгаа. Тэгээд энэ коллежийг ихэд бол би 5 хоногт хийж дуусгасан. Тэгээд мэдээж оролцож байгаа материалууд гэх юм бол гоёлын атлас, тор, тэгээд гар оёдлын зүү, тэгээд гинжин оруулга байгаа. Одоо анхан тэгээ шинэ жилийнхаа галтуурын говцыг хэлгэж болох юм байна тий. Тэгэлгүй яах вэ? За энэ одоо медалуудыг хаанаас түүгээд ирсэн медалууд вэ? За нэг компетишн уралдаанд оролцсон, давхраас шатрын тэмцээнд оролцсон юм уу та? Тэр топ бүхний харж байгаа шлэн дандаа загварын холбогдлолтой, технологи холбогдлолтой медалууд байна. Эндний сонсломоор байгаа медаль нь юу вэ гэхээр энэ жил алгын техник технологи олимпиад болдог. Тэр олимпиадаас би түрүү жилд буюу 11 дугаар ангид 12 дугаар ангийн төрөлд анги төвшиж оролцоод дүүргийн төрөлд 2 дугаар байр, хоттоо тусгай байр, улсдаа 4 дугаар байр эзэлсэн амжилттайгаа. Манай дизайн текстайл гэсэн юм хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ болохоор яг оёмол бүтээгдэхүүний технологи дизайн гэсэн. За энэ хөтөлбөрийг сонгосон хүүхдүүд маань бол ингээд нэгдүгээр курс одоо оёмол бүтээгдэхүүний одоо бүхий л технологиг судлаад бараг л дээд сургуулийн 1 2 дугаар курсын хэмжээнд одоо бүтээгдэхүүнийг чанартай, үзэмжтэй, дизайнтай юм уралж сурдгаараа их онцлог. Одоосын технологийн хичээлүүд манайх ингээд Монгол улсын сонсноо дэмжиж өгдөг. Жишээ нь энэ бүрээд өмсний composition гэсэн өөрийн одоо нэрмжтийн тэмцээнд хүүхдүүд маань оролцдог. Ерөнхийдөө 6-аас 12 дугаар ангийн бүх сурагчид маань оролцдог байгаа. 50% гэхээр нэлээд олон хүүхдүүд оролцдог байна. Тийм ээ, давхцсан тоогоор 200 гаруй сурагчид гэсэн тоо гарсан байна. За, маш их баярлалаа Цолмон багшаа. Таны цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье. Сурагчдын эцэг эхийн төлөөлөл энэ чиг хүрэлцэн ирсэн байгаа. Та бүхэнд одоо микрофоныг шилжүүлж байна. Сайн байцгаана уу. Манай шинэ эхлэл лаборатори сургуулийн дэргэдэх шинэ эхлэл хөгжлийн ирээдүй гэсэн төрийн бус байгууллагын эцгийн төлөөлөл дидхүү би манай хамтран эцгийн төлөөлөл Цолон баяр дээр ирсэн байна. Эцгийн төлөөлөл яагаад ажилтдаг вэ гэхээр зэрэг хүүхдийн хөгжил, хүүхдийн тэр одоо олон улсын нүүр царай харагддаг л да. Тэр үний тэр улсад ирэх чөлөө тэр хүүхдийн сурч боловсрох одоо ямар явагдаж ийн гэдэг тэр улсыг хэмждэг л да. Энэ сайхан олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд энэ сайхан сургалтыг одоо явуулахад нь эцгийн төлөөлөл бол маш чухал оройтой. Юуны өмнө бас энэ олон улсын хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлээгээд зоригтой шийдвэр гаргасан 5 жилийн өмнө юм шийдвэр гаргаад эхлүүлсэн тэр боловсролын яамны төрийн албан агчдад бас баярлалаа гэж хэлье. Тэр зорилтыг одоо бас өнөөдөр болтол ингээд амжилттай аваа явж байгаа багш, сургуулийн одоо багш ажилчид удирдлагад бас баярлалаа. Та бүхний бас цаашдын ажилд нь амьдралд нь бас сайн сайхны бүсье эцэг эхчүүдийнхээ төлөөлөл болж. Баярлалаа. Монголын ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг хийж Монгол түмэн Монгол зан олонныхоо хамгийн одоо хайр хүндэтгэлтэй Монголын ирээдүйг бэлтгэхэд хамгийн их хувь нэмэр оруулсан эдгээр сургуулийн өнөөдөр албан хаагчид, багш сургууль хүмүүжүүлэгчид энэ танхимыг дүүргэн инээдхөөр аз жаргалаар дүүрэн байгаад үнэхээр Монголын нэг өдөр нэвтрүүлэг бахархаж байна. За баярлалаа. Үзэгчдээ Монголын нэг өдөр нэвтрүүлэг шинэ эхлэл лаборатори сургуулийн Монгол ёс заншлалын өргөнөөс үргэлжилж байна. За сайн байна уу танд энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу? Та бүхэнд бас энэ өдрийн мэнд хүргэе. Тарган тавтаа үлжиж байна уу? Сайхан үлжих гэж байна. За тэгэхээр бас манай өнөөдрийн сургуулийн сурагчид маань ЮНЕСКОд бас өөрсдийнхөө үүргийг бас маш сайн биелүүлсэн гэсэн тийм ээ. Энэ талаараа тайлбарлавал. За манай Монгол ёс заншлалын өргөнд
Монгол тоглоомод их олон байдаг. Үүнийгээ хүүхдүүд маань Монгол ёс заншил төслийн хичээлийнхээ хүрээнд судлаад, сурвалжлаад өөрсдөө хийж бүтээсэн. За энэ хийж бүтээсэн зүйл дээрээ тулгуурлаад хүүхдүүд маань энийгээ монгол хэл уран зохиолынхаа хичээлд байнга ашигладаг. За ингээд хүүхдүүд маань илүү их сонирхдаг учраас монгол тоглоомыг өөрсдөө маш сайн тоглож сурсан байдаг. За энэ чадвар нь одоо бас нэлээд усад танигдсан юм шиг байна. Тэгээд сая дэлхийн соёлын өвд Монгол тоглоомыг бүртгүүлэхэд манай сургууль дээр ич кино зураг авалтыг хийсэн байгаа. За энд манай хүүхдүүд чон тарвцах тоглоомыг одоо тоглоод тайлбарыг хийлээ. Мөн дайралцааныг одоо дуулж үзүүллээ. Алга мэлхий үрдэг тоглоомыг тоглоод тайлбарыг нь бүрэн хийлээ. Мөн бөгж нийлүүлдэг тоглоомыг хүүхдүүд маань өөрсдөө тайлбарыг нь хийж тоглож үзүүлсэн ийм сайхан үйл явдал боллоо. Тэгэхээр энэ төсөлт хичээл гэдэг маань хүүхдийн зөвхөн тухайн жилийн үйл ажиллагаа биш, Монгол үндэснийхээ соёлын үнэт төвийг өөрсдөө цааш нь судлаад, сурвалжлаад, дэлгэрүүлээд дэлхийн нийтэд таниулахад бас хүүхдүүд чухал хувь нэмрийг оруулж болох юм байна гэдэг ойлгосон нь манай сургуулийн хүүхдийн хувьд их ололттой, их сайхан юм боломж бүрдлээ. За маш их баярлалаа. Ингээд бүгдээр хамтдаа яриагаа студиуд үргэлжлүүлье. Эрхэм үзэгчдээ тулгандаа галаан түлж тоонороо наран харж тогоондон сүүгэн самардаг Монгол үндэстэн билээ бид. Монголын нэг өдөр нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт шинэ эхлэл лаборатори сургуулийн хамт олон өргөдөн оролцож байгаа байлээ. За тэгээд одоо яг манай гэрт оюун цэцэг багш ирсэн байна. За тэгээд Отхон сувд багш. За мөн Ариуна багш нар өнөөдөр манай гэрт өргөдөө ирсэн байна. За мөн одоо зөндөө олон одоо сурагч хүүхдүүд манаас хүрэлцэн ирсэн байна. Гэрийн эцэгтэй хувьд одоо та бүхэндээ цай барья гэж бодож байна. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай шинэ эхлэл олон улсын лаборатори сургуулийн хүүхд хөгжүүлэх хөтөлбөрийн нэг гол онцлог үйл ажиллагаа бол төсөлт хичээл гэж үйл ажиллагаа байдаг. Төсөлт хичээл гэдэг нь болохоор хүүхдүүдийн суурь чадварыг нь интеграцсан хэлбэрээр хөгжүүлэх зорилготой хүүхдүүд хичээлд сургалтын дараа олж авсан мэдлэг чадвараа ашиглаад төсөл хэрэгжүүлээд тэр хэрэгжүүлсэн төслийнхаа бүгээрээ дамжуулаад одоо шинжлэх ухаанд суралцах ийм сургалтын нэг төрлийн шинэлэг ийм сонирхолтой хэлбэр байгаа. За төсөлт хичээлд маань болохоор хамгийн гол онцлог нь сургуулийн бүх хүүхд сурагчид оролцохын зэрэгцээгээр манай сургуулийн бүх багш ажилтнууд бүгдээрээ оролцдог. За тэгээд хэн юу чадах уу гэдгээрээ тухайн нэг сэдвийн дор үйл ажиллагаагаа зохион байгуулад энэ төсөл хичээлийг хийдэг. За манайх 2014-с 15 оны хичээлийн жилд бол Монгол ёс заншил нүүдэлчин уламжлал энэ чиглэлээр төсөл хичээлээ хийсэн. За өнгөрсөн 15-аас 16 оны хичээлийн жилд электроник сэдвээр төсөл хичээл хийсэн. Энэ 16 онд бид хувиргал гэдэг төсөл хичээл хийсэн байгаа. За энэ бидний сууж байгаа энэ өргөө цаан герман болохоор манай Монгол ёс заншлын одоо төсөл хичээлээр хүүхдүүд маань багш нар маань бүгдээрээ уралсан ийм үйл ажиллагаа байгаа. Манай сургуулийн хүүхдүүд бол 9-р ангиас Монгол биерийн бичлэгийг сурдаг. За энэ удаад бол сургуулийн 5 жилийн ойтой холбоотойгоор 7-оос эхлээд 12 дугаар анги хүртэл биерийн бичлэг хичээл орсон байгаа. За үүний үр дүнд 9 сараас эхэлж биерийн бичлэг үзээд 10 сарын 26-ны өдөр гэхэд 160 гаруй хүүхдийн биерийн бичлэгийн бүтээл дэлгэрүүлж тавьсан үзэсгэлэн гарсан байна. За манай сургуулийн олон улсын хөтөлбөрийн сургалттай ихээр монгол хичээлүүдэд орхигдуулдаггүй. Яадгүй монгол хэлээ одоо англи дээр орд юм уу гэж зарим хүмүүс гайхаж асууд. Зарим хүмүүс бүр асуудаг байхгүй. Тэр манай сургууль бол олон улсын хөтөлбөрөөс гадна үндэснийхээ хөтөлбөрийг давхар авч явдаг. Тэгээд тэр дундаа монгол хүүхдүүд дэлхийн түвшинд гардаг учраас бид нар хүүхдүүдэд монгол уламжлалаа мэдэх, монгол ёс заншлаа, ялангуяа монгол гэдэг нэрийг бусдад таниулах гол зүйл болсон монгол босоо бичгээрээ биерийн бичлэгээрээ уран яруу зөв сайхан бичиж сурахт нь маш их анхаардаг. Энэ юу н уран бичлэгийг бичихэд хэцүү байдаг уу? Би өөрөө одоо 11-р анги. Тэгээд 8-р ангиас эхлээд уран бичлэгээр хичээлж эхэлсэн. Тэгээд монгол хичээр бичгээд эхлээд нөгөө жоохон хүндрэлтэй байдаг байсан. Нөгөө анхны удаа туршиж үздэг туршиж үзэж байгаа болохоор ер нь бол анх бичиж эхлэхэд бас ер нь хэцүү байдаг. Тэгээд сүүлдээ болохоор бичиж тассаад тэгээд ер нь гайг болтгоо. За би нэг оролдож үзэж болох уу? Болно шүү дээ. Ер нь хүүхдүүд ч гэлтгөө том хүмүүс ч гэсэн ер нь энэ имэйлийн эд хэрэглэлүүдийнхтэй бүгдийг бас нэрлэж мэддэггүй байдаг. Тэгэхээр одоо энд бол манай сургуулийн сурагчид бол ер нь баг 100% шихо бүгдээрээ имэйлийн тоногдлуудыг бүгдээрээ нэрлэж мэднэ гэж
ойлгож болно тийм үү те. За жишээлбэл одоо энийг бол би мэдэж байна. Энэ бол одоо мөнгөн баавар гэдэг байна. Эхлээд тохмоо тохон, эсхий тохом, дараа нь өнгөт тохом энийг ерөөдөө даав болон тийм ус одоо морь хөлрөх яг ингээ уралдаанд эсвэл ингээд явж байгаа хүч хөлрөх болохоор юм өнгөт юм даавн одоо тохом тавих хэрэгтэй. Тэгэнгүүтээ энэ хэсгийг бол гөлөмгийн. Тэгээ энэ дөрөөний одоо дөрөөний энийг тохируулж харуулна гэж байна шүү дээ. Энийг дэвсгэн. Энийг одоо мөнгөн бааврууд иж байгаа. Эдрийг бол ганцаг энэ хавтас. Одоо яг энэ хэсэг бол бүрэг, урд бүрэг, хойд бүрэг. За энэ нарийн хэр гэн. За жишээлбэл энэ юу вэ? Наа чин чөтөр. За би чамаас асуугаад яваад байна те. За тэгэхээр энэ юу вэ? Чагт хомс гэдгийг. За үнэхээр яг мэдлэг бол одоо яг ингээд өв боломжлолаа бас манай монгол хүүхдүүд те энэ сургууль сурж байгаа хичнээн англи хэл дээр хичээлээ заалгаж байгаа ч гэсэн монгол өв боломжлолоо бас хадгалж үлдэж байгаа гэдэг нь бол энэ сургуулийн онцлог юм байна. Баярлалаа чамд. За би бичсэн шүү. Ариун агш микрофон шилжсэн байна. За ариун агш одоо монгол өв уламжлалынхаа хичээлийг бас хүүхдүүдэд одоо маш сайн зааж зөвлөдөг байхаа тийм ээ. За манай сургууль бол олон улсын хөтөлбөр хэрэгжүүлээд хажуур нь үндэснийхээ хөтөлбөрийг бас давхар хэрэгжүүлж явдаг. За бид монгол хэлний багшийн хувьд бол одоо олон улсын хичээлийн англи хэлний хичээлийн хөтөлбөрийг орчуулад монгол хэлнийхээ хичээлийн хөтөлбөртэй харьцуулж аль тал нь адилын ялгаатай талуудыг ингэж жагсааж тэр талаар одоо хичээлдээ ингэж тусгаж явдаг. За Монгол ёс заншил төсөл хичээлийн дагуу бид нар Монгол ёс заншил, аж ахуй соёлтой холбоотой бүх төрлийн зүйлсүүдээс оролдож хийж үзсэн зүйлүүд маш олон байгаа. За жишээлх юм бол одоо энэ хүү эсхийн холбоог байна. Энэ хүү ширмэн ширдгийг бол манай хүүгүүд өөрсдөө технологийн судалж үзсний дагуу өөрсдийн гараар хийж үзсэн байгаа. Тэгээд энэ явцтай болохоор зэрэг энэ хүүхдүүд маань өөрсдөө маш онлайн болоод бас дадлаг туршлага бол олж авсан байгаа. За одоо энэ бол өөрөөсөө гараараа ойсон байна гэж шүү үзэгч те. Хөвгүүд гараараа ойсон байна гэж шүү. За өөр сонирхолтой зүйл юу вэ? Өөр хэм бол за жишээлх юм бол одоо миний өмсөж байгаа хувцас байна. Энэ хувцасыг бол бид нэр өөрсдөө одоо бүжийнхээ ямар нэгэн тоглолт номер дээр зориулж өөрсдийн гараар угсаатнуудаа судалсны дагуу эднэргээрийг бол уралсан байгаа. За жишээлх юм бол бид хоёр бол одоо бурайд хувцас өмссөн байна. Энээс гадна одоо казак ч юм уу, үзэмчин ч юм уу маш олон одоо бүх одоо яснуудын хувцснуудыг бол хийсэн байгаа. За одоо энд бол нөгөө уран бичлэг каллиграф маань бол дууссан. За энд бол би өөрөө бол нэгдүгürt бол бичсэн байна. Юу гэж байгаа юм? Монгол хүн гэж байгаа. Гэхдээ каллиграф гэхэд бол бас гизүү. Би өөрөө бичсэн учраас. За ингэж бичсэн гэж юу? За маш их баярлалаа багш нартаа маш их баярлалаа. Ингээд нэвтрүүлгийнхаа дараагийн хэсэгт анхаарлаа хандуулцгаая үзэгчтэй. За дахиад нэг сонирхолтой зүйл байгаа. Энэ зүйлийг одоо үзэгчд маань хүлээж байгаа. Ингээд үзэгч та бүхнийг дэлгэцэнд анхаарлаа хандуулахыг хүсэж байна. За манай сургуульд нь болохоор хим, биологи, физик ийм бүрэн тогтсон ийм лабораториудтай. Одоо энэ бидний байгаа энэ анги нь болохоор химийн лаборатори байгаа. Цагаан эдийн төслийн лаборатори манай хүүхдүүд маань лабораториор тэр төслийнхөө хүрээнд энэ сүүгээ шинжилээд сүүндээ орсон элементүүд хүчил юунуудаа ингээд хим биологийн хичээлтэй хавсруулад ингээд холбогдуулаад энийг ингээд шинжилж гаргаж байгаа. Хэмжээс колбондоо 25 см куб сүү аваад дээрэс нь 2 тусал фенол фитлин хийгээд тэгээд эндээс наачаас бүрэтээр титрлэхэд нийт 7 орж байгаа. 7 см ингээд наачаас зарцуулж байгаа. Тэгэхээр энээс үзэхэд энэний pH нь болохоор 7 гэж үзэж байгаа сүүний pH. Тэгэхээр энэ бол ер нь бидний нөгөө судалгаа шинжилгээнд дээр тулгуурлаж хийсэн бидний товч танилцуул байгаа. Тэгээд энэ яга англи дээр байна гэвэл бид нөгөө Japan Super Science гэдэг төсөл онцгой тэр нөгөө гадаад хүмүүстэй зориулж хийсэн болохоор юм байгаа. 1974 онд гэхэд сүүний хэрэглээ Монголд бол жирийн айл өрхийн хувьд бол 50% байсан. Одоо ингээд үзэхэд барыг ингээд дөнгөж ингээд 6.6%-ийг л өдөр болгонд ингээд цагаад хангалттай баасан. Тэгээ 6.6%-ийг л хэрэглэв. Тийм, өдөрт хэрэглэдэг гэсэн үг байна. Дундч. Тийм, дундч хэрэглэх гэсэн. Тэгээд бас ингээд үзэхэд тэр 1970-д онд 74 онд шүдний өвчлөл бол маш бага хувьтай байсан. Гэтэл одоо ингээд шүдний өвчлөл маш өндөр хувьтай болж бараг 70-80% болсон байгаа. Зөвхөн манай сургуулийн хувьд байхгүй. Багийн хүн бол мэдгүй зүйлийг одоо хүүхд сурагч өөрөө мэдчихин гэдэг бол бас гайхалтай юм тий. Тэглэв яах вэ? За бас ингээд манай энэ студид
одоо багш нарын төлөөл ирсэн байгаа. Ингээд багш нартай бас микрофоныг шилжүүлж байна. За бид нар бол олон улсын хөтөлбөрийг хөгжүүлэхийн зэрэгцээ бас олон улсын хөтөлбөрийг одоо судалж шинжлэх ажлыг тогтмол хийдэг байгаа. За үүний зэрэгцээ үндэсний хөтөлбөрийн багт орж ажилладаг. За миний хувьд гэх юм бол 2013-аас 2014 онд баг боловсролын хүн нийгэм 4 болон 5 сурах бичиг. За мөн багшийн номны цогцолчийн багт ажилласан байгаа. За 2014-өөс 15 оны хичээлийн жилд бол суур боловсролын хүрээнд за иргэний боловсролын 6-аас 7, 8-9 дугаар ангийн хөтөлбөр болон за багшийн номны цогцолчийн багт ажилласан. За энэ хичээлийн жилд бол бизнес судлал хичээл буюу 10 дугаар анги одоо шинээр орж байгаа юм хичээл байж байгаа. Энэ багт ажиллаж хөтөлбөр одоо сурах бичиг боловсруулж ажиллаж байгаа. Англи хэлний хөтөлбөрийг бол төрлөх хэлний төвшөнд нь IGCSE, checkpoint төвшөнд бол заадаг. Яг энэ хөтөлбөрөөр хичээл заахын зэрэгтэй бол одоо миний хамгийн их санаа тавьж ажилладаг зүйл бол хүүхдүүдийн хүмүүжил төлөвшөлтөөр бол туйлын их санаа тавьж ажилладаг. Хүүхдүүдийг бол анх сургуульд манай сургуульд хүлээгээд автан би бол өөрийн тухайн сурагчийг хүлээж аваад тэгээд төгсөл нь анги болгон жил болгон ямар нэгэн шин зүйл сурж аваад тэгээд ямар нэгэн бодиттой үр дүнд хүрсэн байгаасаа гэж бодож ингэж хичээж ажилладаг. Ямар нэгэн зүйлийг сайн хийгээд сурсан байхад өөртөө итгэлтэй болдог. Өөртөө итгэлтэй болдог хүн бол өөрийгөө голохоо билдэг байхгүй юу? Тэгэхээр чи өөрийнхөө голохгүй байна гэдэг чинь юмд яаж яануу сонирхолтой болоод цаашаагаа улам илүү тэрийг гоё сайхан хийгээд явахыг хүсдэг. Ямар зоригтой байна гэдгийг хамтдаа ярилцаад тий бодож төлөвлөж байгаа зүйлийн сайхан ярилцаад тэгээд үүндээ хүрэхин тулд яг яах ёстой вэ миний хүүхэд? Багштайгаа яаж хамтарч ажиллах вэ? Ээж аавтай нь ярилцдаг байхгүй юу? За ингэж ярьсныхаа үндсэн дээр бид нэр яг ямар хичээл сонирхож, яг ямар хичээлд гүнзгийрэх ёстой юм тийм ээ. Энийг илүү сайхан чиглүүлээд явдаг. Манай шинэ эхлэл сургуулийн багш нар бол зөвхөн одоо хичээл голчилж заагаад ахаасаа илүү мэдээж одоо хичээлд нь бол анхаарал тавина. Дээрээс нь нөгөө хүмүүжил тухайн хүүхдийн төлөвшөлт бас анхаарал тавьдаг байгаа. Чиглүүлж өгдөг байна шүү дээ. Баярлалаа та бүхэнд. Маш их баярлалаа. За одоо Чапи хөтлөгч бас дахиад нэг зүйлийг танилцуулж гэж бодож байна. Америкийн нэгдсэн улс заяа. Америкийн нэгдсэн улсын засгийн газар. За НАСА-гийн дэмжлэгтэйгээр дэлхийн 117 орны 29 мянган одоо сургуульд хэрэгжиж байгаа глоб хөтөлбөр гэж нэг зүйл байна. За 117 орон. За дэлхийд ч одоо нэг 200 хэдэн орон байна шүү дээ. 200 гаруй орон байна. Тэрний 117-д нь хэрэгжиж байгаа 29 мянга гаруй сургуулиудад бол хэрэгжиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ глоб хөтөлбөр олон улсын хөтөлбөр гэж байна шүү дээ. За тэгэхээр яг энэ хөтөлбөрт одоо хамрагдсан нэг хоёр залууг одоо би тайснаа явах гэж байна. 11-ийн Б ангийн сурагч Баяр Жавхлан, 11-ийн Б ангийн сурагч Нарзая нарыг тайснаа урьж байна. За яг энэ глоб хөтөлбөрт одоо хамрагдсан манай хоёр одоо хүүхэд байж байна. За ингээд энэ найз нартаа өөрсдийгөө танилцуулаад за энэ хөтөлбөрийн талаар товч тодорхой танилцуулаад өгөөч. Олон улсын хөтөлбөрийн газар зүйн хичээлийг сонгож суралцдаг. Тэгээд үүнийхээ дагуу 2016 оны 7 дугаар сарын 16-наас 21-ний хооронд Америкийн нэгдсэн улсын Колорадо мужийн Гестс парк дээр болсон глоб хөтөлбөрт оролцсон байгаа. Тэгээд ерөнхийдөө бол глоб гэдэг нь болохоор цаг агаар болон уур амьсгал тэгээд орчныг судалдаг. Тэгээд хүүхдүүдэд газар зүйн гүнзгий мэдээлэл олгохоос гадна цаашдаа газар зүйн чиглэлээр явах хүүхдүүд мэрэгчлэлт нь суурьнд болж өгдөг байгаа. 2016 оны 5 сараас эхэлж глоб хөтөлбөрийг эхлүүлж эхэлсэн. Тэгээд Аз намхан далайн удирдагч нь хурж ирж манай сургуульд ирж багш нарт семинар хийсэн байгаа. Глоб хөтөлбөр гэдэг нь одоо миний ойлгосноор маш олон орны одоо хүүхдүүд нэгдээд Америкийн нэгдсэн улсад бол одоо Колорадод бол цуглараад тэгээд дэлхийн ер нь бөмбөрцгөө бол цугтаа бас судлаад те газар зүй юм байдгийм байна. За одоо цаг агаар ийм байдгийм байна гэд ингээд одоо хоорондоо ярилцаад туршлагаа бас судлаад ингээд солилцоод явсан гэсэн үг шүү дээ тий. Нөгөө экологийн тэнцвэртэй байдал нь байна уу байхгүй чи болохоор тэр бүхнийг судалж байгаа шүү дээ чи болохоор тий. Би болохоор сайн мэдэхгүй байна шүү дээ. За миний болохоор яг ямар хөтөлбөрөөр оролцсон мөлий? Би болохоор бас глоб хөтөлбөрөөр. Гэтэ 11 сард Сөүл хотод болсон Аз намхан далайн бүсийн глобын чуулга уулзалтанд очиж оролцсон байгаа. Тэгээд энэ уулзалтанд болон одоо манай Монгол улс нийт 5 хүүхэд 2 багштай ингээд 7 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон. Тэгээд одоо энэ бидний хийсэн судалгаа нь болонгууд агаарын одоо салхины хүч болон хурд тондсын холбоог бас харуулахыг оролцсон. Тэгээд ерөнхийдөө бол миний одоо тэнд очиж яасан үүрэг нь тэн чи одоо
7 улсаас ойролцоогоор 80-аад хүүхдүүд очиж байсан. Тэгэхээр одоо нөгөө яг үндсэн хэл нь англи хэлээр хоорондоо ярилцсан. Тэгээд одоо би болохоор одоо тэр өөрсдийнхөө хийсэн мэдээллийг одоо бусад хүүхдүүдэд англи хэл дээр одоо ингээ орчуулж бусдад тараах тийм үүрэгтэй оролцсон байгаа. Тэгэхээр нөгөө хүүхдүүд маань жирийн нэг англи хэлээр ярих шүү, байгалийн шинжлэх ухааны англи хэл гэдэг чинь бас мэрэгжлийн хэлбэргүй ороо явчихсан тийм ээ. Одоо Япон улсын Хоккайдо мужид болсон Азийн хүүхдийн кино фестивальд оролцсон байгаа. Тэгээд тэнцээ болонгууд нийт 15 улсын 270 гаруй бүтээл ирээд тэгээд одоо миний бүтээл болонгууд шилдэг талд нь шалгаад одоо Монголоос оролцсон дахиад өөр 2 бүтээлийн нэг нь болонгууд одоо тэнцээ Японы хууль зүйн яамны сайдын нэрэмжит чагналыг хүртсэн байгаа. Тэгээд энэ програмд болонгууд одоо Genesis 2016 гэдэг төсөл байгаа. Тэгээд тэр төслийн үүднээс одоо бид нэр зөвхөн одоо кино фестивалаа хийхгүй өөр дахиад соёлын үйл ажиллагаанд оролцох тийм одоо үүрэгтэй, тийм зорилготой програмд оролцсон. Тэгээд тэрнийхээ одоо үр дагавраар бид нэр одоо Японд тэгэж Японы цайны соёл одоо тэгээ curling гэж спорт тэгээ тэр мэтийг одоо ингэж тоглож мэдэрч үтсэн байгаа. Тийм. Мундаг зүйл үзээд өгөөд ирсэн. 10 жил зүгээр хай скулд байхдаа л ийм мундаг зүйлүүдийг үзээд мундаг фестивалд оролцоод явчихсан байгаа шүү дээ. Маш их баярлалаа та хоёртаа. Ажлын амжилт хүсье, сургуулийн өндөр амжилт хүсье. Баярлалаа та хоёртаа. За мэдээж энэ сургуулийг төгссөн төгсөгчдөр нь бас дүгнэх хэрэгтэй болдог тийм ээ. Ямарваа нэг сургуулийг те. Тэгэхээр Эрдэм багшаас нөгөө багшийн Эрдэм шавд гэж гэдэг шиг. За бас энэ сургууль төгссөн сурагчдын мэдчилгээг одоо та бүхэндээ хүргэе. Ингээд дэлгэцэн та бүхэн анхаарлаа хандуулцгаана уу? Сайн байна уу? Шинэчлэл олон улсын лаборатори сургуулийн сурагчид болон багш хамт олондоо энэ бичлэг хүргэх өдрийн мэндийг хүргэе. Унгар улсын хамгийн анхны их сургууль болох Пежхтын University of Pej гэсэн сургуулийн амаахаар сурдаг. Намайг залгын санагддаг. Би шинэчлэл олон улсын лаборатори сургуулийн 2016 оны төгсөгчөө. Одоогоор Орсын албаны улсын Москва дахь Российской университет дружбын ороод тусарч байгаа. Сайн байцгаана уу? Намайг Бацалбогийн Бацал гэдэг. Одоогоор Москвад сурж байна. Би шинэчлэл сургуулиас 2015 онд төгссөн заяа гэдэг төгсөгч байна. Би сургуулаа төгсөөд 2015 оны намраас University of Washington буюу Вашингтоны их сургууль гээд Америкийн Сиэтл хотдох сургуульд ирсэн орсон байгаа. Сайн байцгаана уу? Шинэчлэл сургуулийн 2014 оны төгсөгч 11А ангийн Марламаа байна. Одоогоор би Америкийн нэгдсэн улсын University of Rochester гэж сургуульд сурч байгаа. Би 2014 онд шинэчлэл олон улсын лаборатори сургуулийг төгссөн Зариг театрын намуун дээр байна. Би одоогоор Америкийн нэгдсэн улсад Massachusetts их сургуульд барилга замгүйр инженер сурч байгаа. Одоо 2 дугаар курс. Сайн байцгаана уу? Та бүхэнд шинэчлэл олон улсын лаборатори сургуулийн 2014 оны төгсөгч Анар Эрдэнэ бүгд найрамд Турк улсын нийслэл Анкара хотоос 5 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүлж байна. Сургуультай 5 жилийн баярын мэнд хүргэе. Тэгээ шинэчлэл сургуультай 5 жилийн ойн баярт нь мэндчилгээ дэвшүүлж баяр хүргье. За энэ бол үнэхээр гайхамшигтай байх юм үзэгчтэй. Учир нь гэвэл үнэхээр энэ сургуулийн бүтээгдэхүүн энэ сургуулиас төгс гарсан оюутан сурагчид өнөөдөр ямар хэмжээнд яаж яваа юм бэ гэдгийг надаар илүүлдэг та бүхэн хамтдан үзлээ. Тэгэхээр үнцэг болон бүрттэй яах вэ? Мэдээж энэ бол Монголын ирээдүй юм гэрэл гэгээтэй байна гэдэг бол үнэхээр бид бүгд ч гэсэн бахархаж байна тийм ээ. За тэгээд энэ өнөөдрийн нэвтрүүлэгт өргөдөн оролцсон боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны харьяа олон улсын хөтөлбөрт тийм ээ. Шинэ ихтэл лаборатори сургуулийн хамт олон байлаа. Та бүхэнд ад жаргал хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөж байна. Баярлалаа хүмүүстээ. Монгол хүний ур чадвар авьяас бэлгийг таниулан дэмжиж Монгол тэмүүлэл Монгол бахархлыг бадраана. Монголын нэг өдөр нэвтрүүлэг өндөрлөж байна. Хэрэгтэй байна. Тэр нь уулзлаа хүмүүстээ. Баярлалаа. Shame,
Хэдий тоолдож явсан дэлхийн амгаланг тогтоож явсан хөгөн бүрцгэн уйлаж явсан хүмүүн төрлөختнийг хохиноож явсан эндээс чигрэлтэн Монголын өдрөөс чигрэлтэн Нэг би ч юм таартай. Нэг яах нэг бадаг явж болно те. Гэхдээ одоо зүгээр аялж болно шүү дээ. Аялж болно. Арун Тэхэ анхны хайр шиг ариухан хаваа. Адуунаас унтаж очсон цагаан өнөг сэтгэлийн манд бол янцхан тагвч босон сууныхын дагсаар гэж бичдэг найрагчд эндэргийн шиг юуж л дээ. Хөнгөө чигүүр гэх их зөөдхөн. Тэгэхээр банзрагч маань өөрөө бас тэр киноны тэр драматург руу их сайн орсон байна гэдэг. Оюун дүлхөр содар аршвай. Эд лам гурван эрдэнэт итэг мөй. Эрдний богд Чингисийн зохиосон шестрийг очуухан сануулахын учаар. Зөвтэй явах хүнийг үү дарл. Буруутай явах хүнийг үү ассара. Муу хүнийг ихэд хайрлавал харин бид халдах гин буй. Сайн ардыг муул бол харин хойно нь гимших буй. Оюун дүлхөр содар аршвай. Эд лам гурван эрдэнэт итэг мөй. Эрдний богд Чингисийн зохиосон шестрийг очуухан сануулахын учаар. Худал үгийг ердөө тавьж хүм мэдвэс бие хөнгөрмөй. Бардам хатуу үгийг орхи. Хүм мэдвэс өшмөй.